Буянт 2 орон сууцны хороолт байруулалтаа хүсэлтэд иргэдийн захиалгыг эх 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхлэхээр болсон талаар Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдлагууд мэдээллээ. Барилга эхний ээлжийн 1620 айлын орон сууц эх 10 дугаар сард бүрэн ашиглалтанд орох тул энэхүү захиалагчдын хүсэлтийг хүлээн авч эхлэх юм байна. Өнгөрсөн жилийн буянт 1 хорооллын яг журмын дагуу бүртгэгдсэн суглаагаар эрх хожиж чадаагүй 4395 хүн байгаа. Энийг нэгдүгээр ээлж нь тэр иргэдээс чинь тодорхой хувь нь орон сууц автсан, тодорхой хувь нь нөгөө зээлийн шаардлага шалгуурыг хангахгүйгээд энэ чэнэс яг хангаж байгаа хүмүүст эхний ээлж нь орон сууц олох асуудлыг шийдвэрлэнэ. За нөгөөх асуудал нь болохоор төрийн байгууллагуудын квотын асуудал гэж байгаа. Нийт 1620 орон сууцны 50% нь юугаар одоо нөгөө өнгөрсөн жил бүртгэгдээд журмын шаардлага хангацсан иргэдийн дунд 50% нь олгоно. 20% нь төрийн байгууллагуудад квот хэлбэрээр 30% нь зах зээл дээр одоо нөгөө хувийн аж ахуйн нэгж байгууллагт ажиллаж байгаа буюу өнгөрсөн жилийн буянт 1-ийн захиалгаас хоцорсон 35-аас дээш насны залуу гэр бүлд ордгоо, төрийн албан агчид ордгоо, ахмад настанд ордгоо тэр бүлгийн хүмүүсийг хамруулах зорилгоор үлдсэн 30% нь тэр бүлгийн иргэдэд зориулж борлуулах ерөнхий схемтэй байж. Журмын гол өнгөрсөн жилийнхаас өөрчлөгдсөн гол юмнууд гэхээр одоо нөгөө 5 талд хилцэл явагдаж байгаа. Орон сууцны нөгөө 20% баталгааны энэ баталгаа гараагүй учраас ерөнхийдөө журам маань тэр баталгаатай бас уялдах үүднээс 10% урьдчилгаа төлж байрны захиалгыг авна. 10 сарын 31-нд улсын комиссийн акт хүлээж авахын наадталд баталгааны журам батлагдвал баталгааны шалгуур шаардлага хангасан хүмүүс 20%-ийнхаа баталгааг аваад одоо үндсэндээ тэр чинь 30% болоод банкныхаа үлдэгдэл зээлийн асуудлыг шийдвэрлэнэ. Баталгааныхаа шаардлагыг хангаагүй хүмүүс улсын комиссийн хүлээгээд авангууд 20% төлөөд үлдэгдэл 70%-ийнхаа зээлийн асуудлыг шийдвэрлэнэ. Энэ буянтхой хороолт маань өөрөө Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууц тийм ээ. Тэгэхээр манай буянтхой 2 хороолд орох иргэн 1-р нь Улаанбаатар хотын харьяат иргэн байна. 1-р нь. 2-р нь мэдээж одоо орон сууцнд орох гэж байгаа юм чинь өөрсдөө 10% өөрөө төлөх боломжтой. Тэгээд нөгөө засгийн газрын тэр хөнгөлтийн 20% болон ипотекийн 8% зээлд хамрагдах энэ шалгуурыг бас өөртөө хангасан байх ийм үнцэн шалгуурд байгаа. Үнийн хувьд бол метр квадрат нь 1,350,000 төгрөг гэдгийг бол бид нэр гаргаад та бүхэнд бас улстай хэлсэн байгаа тийм. Байраа сонгох эрх нь төрүүлээд нэрдээ явчихна. Нөгөө талд нь би хэлсэн засгийн газрын энэ 20% хөнгөлтийн журам манай борлуулалтаас өмнө гарууд тэр журмынхаа дагуу 20% асуудлаа шийдвэрлэнэ. Хэрвээ тэр журмыг гарсан ч гэсэн тэр журмын болцлыг хангахгүй 30%, өцөө 20% иргэн өөрөө төлөөд 70%-ийнхаа ипотекийн зээлд хамрагдаж явна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тус айранд орох хүсэлтэй иргэд банкны орон сууцны 8% зээлийн журмыг судалж, зээлд хамрагдаж чадах хэсгээр шалгасны дараа төлбөрийн 10%-ыг тус байгууллагын дансанд байршуулах шаардлагатай байна. Мөн орон сууцныг авах эрх бүрдсэн тохиолдолд 20% нэмж төлөх гэн хэрв 5 талт хилцээрийн дагуу байрны урьдчилгаа төлбөрийг 10% болгох шийдвэр гарвал нэмж мөнгө төлөхгүй байх боломжтой. Мөн 1 м квадратын үн сая 350,000 төгрөг байна гэж Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдлагууд хэллээ.